За сайн байцгаана уу та бүхэндээ Smart HR Employee mobile application-ы талаар танилцуулгыг хийе. За Smart HR mobile employee application-ыг та бүхэн Android бол iOS гар утсан дээр алин дээр нь ч байсан Play Store бол App Store-оос нэрээр нь бичээд хайгаад утсан дээрээ татаж суулгах боломжтой байгаа. За Smart HR Employee гэдээ харах юм бол за Smart Logic LLC буюу манай компани нэртэй за ийм цэнхэр логотой аппликейшн байгаа. За энэ аппликейшнээ утсан дээрээ нэгдүгээр татаж суулгачнаа гэсэн. За утсан дээрээ татаж суулгасныхаа дараа хэдүүлээ аппликейшнээ нээгээд орноо. За аппликейшн руу нэвтрэх хэрэглэгчийн нэр болон түлхүүр үгийг за хүний нөөцүүдээсээ ерөнхийдөө ажилтнууд маань авч явна гэсэн үг. За эдгээрийг бол хүний нөөцүүд нь удирдаад нууц үгийн солих боломжтой байдаг байгаа. За хамгийн нэгдүгürt аппликейшнээ татаж авсны дараа сервер баазын тохиргоо буюу за компанийн тохиргоог хийж өгөх шаардлагатай. За ингэхдээ аппликейшны ерөнхийдөө зүүн доор байгаа settings-ийн icon дээр дараад за нэмэх гэж ороод байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулна гэсэн үг. Байгууллагынхаа регистрийн дугаарыг оруулаад хайх товч дарахад танай байгууллагын нэр, сервер, за бааз харагдчих хэвээр. За тэгэхээр энийг бол ерөнхийдөө IT-гаас тохируулаад өгсөн байдаг учраас шууд регистрийн дугаараараа хайхад олдчихийдэг гэсэн үг. За ингэж компанийн тохиргоог хийснийхаа дараа үүнийгээ сонгоод за хэрэглэгчийн нэр болон түлхүүр үгээ оруулаад нэвтрэх дарнаа. За нэвтэрч орсноор тухайн ажилтнтай холбоотой бүх төрлийн мэдээллүүд харагддаг. За ингэхдээ хоёр төрлийн ерөнхийдөө зэснээс сонголтуудаа хийж явах боломжтой. За эхнийх нь бол дефолтоор шууд харагдж байгаа миний мэдээлэл за хүсэлт гаргах, зөвшөөрөл олгох, дашбордын хэсгүүд байдаг байгаа. За мөн энэ зүүн талын зэсэн дээр дарж ороод бүх зэснүүдээ нэг дороос харах боломжтой гэсэн. За тэгэхээр хэдүүлээ одоо зэснүүдээ дээрээс нь эхлээд шууд яриад явъя. За хамгийн нэгдүгээр компани гэдэг зэс байгаа. За компани гэдэг зэсэнд бол байгууллагатай холбоотой нэр, за байгууллага зоогноо, үйл ажиллагааны чиглэл, хаяг, утас ч гэдэг юм уу, эрхэм зорилго ч гэдэг юм уу, бүхэл дэлгэрэнгүй мэдээллүүд үйждэг байгаа. За тэгэхээр эдгээр мэдээллээ бол ажилтан маань өөрөө шууд харах боломжтой. За хоёрдугаар хэлтэс тасаг. HR-ын систем дээр бүртгэгдсэн тухайн байгууллагын хэлтэс засгууд за мод бүтцтэйгээр харагддаг байгаа. За 3-дугаарт ажилтан. За ажилтан зэснээс бол тухайн байгууллагынхаа бүх ажилтнуудын мэдээллийг бид нар харах боломжтой бөгөөд дээр нь дарж ороод утасны дугаар болон мэйл хаягийг шууд харах боломжтой гэсэн үг. За мөн хэлтэс засгаар нь бүлэглэж харах боломжтой гэсэн үг. За дараагийнх нь баг гэдэг хэсэг байгаа. Тухайн компани дээр бүртгэлтэй багууд байгаа бол энд харагддаг багийг тохируулахдаа HR-ын систем дээрээ хүний нөөцийн мэрэгчлэлд нь тохируулж өгдөг. Мэдээ мэдээлэл. Мэдээ мэдээллийн хэсэгт хүний нөөцийн систем дээр бүртгэж өгсөн мэдээ мэдээллүүд хамгийн сүүлийнх нь хамгийн дээрээ байх байдлаар харагддаг бөгөөд за зураг болон дэлгэрэнгүй текстүүдтэйгээ харагддаг. Мэдчилгээ. За мэдчилгээний хэсэгт бол төрсөн өдөр нь тохиож байгаа, ажилд орсон өдөр нь тохиож байгаа танай байгууллагын ажилтнуудын мэдээллийг харуулдаг. За ингэхдээ өнөөдөр энэ 7 хоног энэ сар гэсэн байдлаар шүүж харах боломжтой. Жишээлбэл энэ сар гэдэг хэсгээр шүүж ороод харах юм бол төрсөн өдөр нь болж байгаа ажилтнууд гүгдэж харна. За ажилд орсон өдөр нь тохиож байгаа ажилтнууд нь мөн хойшоогоо ингээд хэлжлээд автоматар өөрөө ингэж явж харагддаг байгаа. За тэгэхээр энэ мэдээлэл дээр үндэслээд бол хамтран ажиллах хэсэгтээ одоо үнэлгээ төвшүүлэх боломжтой гэсэн үг. За дүрм журам. За байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхэл дүрм журмыг HR-ын систем дээр бүртгүүлэх боломжтой байдаг байгаа. За тэгэхээр тухайн бүртгэгдсэн дүрм журмуудыг бол ажилтан маань мобайл аппликейшн дээрээсээ шууд харж одоо уншиж танилцах боломжтой гэсэн үг. За цаашаага миний мэдээлэл хэсэг. Миний мэдээлэл хэсэгт бол нэгдүгээр албаны мэдээлэл харагддаг. За энд бол код, нэр, албан тушаал, хэлтс тасаг, компани, за мөн ээлжийн амралтын мэдээллүүд харагддаг. Амрах боломжтой, амарсан, үлдсэн хоногуд харагддаг байгаа. Ерөнхий мэдээлэл. За энд бол тухайн ажилтнтай холбоотой ерөнхий мэдээллүүд харагддаг. Цагийн мэдээ. За цагийн мэдээ бол time attendance системийн баазаас татаж авч байгаа бодит дата байдаг байгаа. Тэгэхээр
тухайн ажилтан маань өөрийнхөө цагийн мэдээг огноо хооронд шүүгээд за дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой гэсэн үг. Цалингийн карт. За тухайн ажилтны тухайн сард бодогдсон цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл үзүүлэлт бүрээрээ энэ цонхонд харагддаг гэсэн үг. Үндсэн өрөнгө. Санхүүгийн систем дээр тухайн ажилтан дээр бүртгэлтэй үндсэн өрөнгө байгаа бол энд жагсаалт байдлаар бүгд харагддаг. Өглөг авлага. Тухайн ажилтнтай холбоотой байгууллагын өглөг авлагын тооцооны дүн байдаг бол тэр нь энд харагддаг бөгөөд задаргаа дүнгээрээ мөн бас харах боломжтой. Сургалт семинар. Тухайн ажилтан дээр бүртгэгдсэн сургалт семинарууд HR-ын систем дээр бүртгэлтэй байгаа бол энд жагсаалт байдлаар харагддаг. Тушаал гэрээ. Тухайн ажилтнтай холбоотой тушаал гэрээнүүд харагдана. Мөн шууд хэрвээ файл авсрагсан бол авсрагсан файлыг татаж утсан дээрээ шууд үүсгэх боломжтой. QR код. За энэ дахин давтагдчихгүй тухайн ажилтны QR кодыг үүсгэж байгаа бөгөөд үүнийгээ одоо өдрийн хоолны одоо очирч гэдэг юм уу те. За эсвэл тухайн ажилтныхаа кодыг ямар нэг за цагийн мэдэн дээр ашиглах ч гэдэг юм уу байдлаар ер нь бол ашиглаад явж болно гэсэн үг. За ажлын байрны тодорхойлолт. Тухайн ажилтны албан тушаал бүрээр нь ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн систем дээр оруулах боломжтой. Тэгэхээр тэр оруулсан ажлын байрны тодорхойлолт нь тухайн ажилтан дээр унших байдлаар харагддаг. За хүсэлт гаргах хэсгүүд. Чөлөөний хүсэлт гаргах. За чөлөөний хүсэлт хэсэг рүүгээ ороод за хүлээгдэж байгаа баталгаажсан, цуцлагдсан бүх гэх байдлаар чөлөөний хүсэлтүүдэд харах боломжтой бөгөөд шинээр үүсгэхдээ нэмэх тавчин дээрээ дараад за шууд удирдлага буюу одоо аль даргаасаа чөлөө өсөж байгаагаа сонгоод хугацаагаа сонгоод за эднээс эдний хооронд ямар цагаар чөлөө өсөж байгаагаа сонгоод за шалтгаанаа оруулаад хадгалах юм бол энэ нь тухайн сонгосон шууд удирдлагын маань зөвшөөрөл олох хэсэгт очиж харагддаг байгаа. Ээлжийн амралт. За чөлөөтэй мөн адилхан шууд удирдлагаа оруулаад за хизэнээс хизээний хооронд ээлжийн амралтаа авахын гэдэг өдрүүдээ сонгож оруулаад хадгалах юм бол манай шууд удирдлага дээр зөвшөөрөл олох хэсэгт нь очиж харагддаг байгаа. Бусад цагийн чөлөө. За чөлөөний хүсэлтээс гадна за гадуур ажилласан, томилолтонд явсан ч гэдэг юм уу те жирэмсний амралтай ч гэдэг юм уу бусад цагийн одоо хүсэлтүүд илгээхийг хүсэх юм бол энэ цонхоор хийдэг. За энэ дээр шууд удирдлага нь бол мөн бас сонгож өгөх шаардлагатай. За тэгээ хизэнээс хизээний хооронд ямар шалтгаантай гэдэг мэдээллийг оруулаад явуулах юм бол шууд удирдлагын маань зөвшөөрлийн хэсэгт бусад цагийн хүсэлт дотор нь орж ирдэг гэсэн. Бусад хүсэлт. За тухайн ажилтан бол шууд удирдлагаас өөр бусад хүсэлт гаргахыг хүсэх юм бол энэ цонхоор хийх боломжтой. За зөвшөөрлийн хэсгүүд. Дээрх чөлөө, ээлжийн амралт, бусад цагийн чөлөө мөн бусад төсөлтүүд гаргасан нь удирдлага буюу одоо доороо харгалзах одоо албан тушаалтан ажилуулдаг одоо дарга, хэлтсийн дарга, багийн ахлах нарт бол зөвшөөрөл хэсэг дотор нь орж ирж харагддаг байгаа. За ингэхдээ зөвшөөрөл хэсгийн чөлөөний хэсэг рүү ороод харах юм бол энд бол тухайн хүн дээр хурж ирсэн чөлөөний одоо хүсэлтүүд маань харагдаж байна гэсэн үг. За тэндээс нь сонгож аваад баталгаажуулах үйлдэл хийх боломжтой. За ийм байдлаар зөвшөөрлийн хэсгүүдийг хийдэг байгаа. За цаашаага удирдлага хяналтын хэсэг. За цалингийн хяналт. За энд бол ерөөсөө дандаа график одоо том мэдээлэл байдлаар санхүүгийн системээс татаж одоо харуулж байгаа тухайн ажилтны одоо за нийт одоо цалингийн мэдээлэл, шагнал урамшуул, сарын дундад цалин, нийт илүү цагийн нэмэгдэл, нийт нэмэгдэл ч гэдэг юм уу. За тэгээд тэдгээрийг график байдлаар харах гэсэн ийм боломжуудтай ийм хяналтын дашборд цонх байгаа. За ажилласан цагийн хяналт. За энэ мөн адилхан time attendance-ийн системээс татаж харуулж байгаа тухайн ажилтны бодит цагийн мэдээллүүд, ажилласан цаг, нийт ажилласан цаг,
За нийт ажилласан өдөр, сарын дундаж, за нийт илүү цагч гэх юм уу. Бүх мэдээллүүдийг график байдлаар харах боломжтой, хянах боломжтой гэсэн үг. За чөлөөний хяналт мөн адилхан нийт чөлөө, сарын дундаж, энэ жилийн чөлөө гэдэг мэдээллүүдийг харах боломжтой. Хоцролтын хувьд мөн адилхан нийт сарын дундаж, энэ жилийн, энэ сарын гэх мэдээллүүдийг харах боломжтой. Ээлжийн амралт. За нийт ээлжийн амралтын авсан өдрүүд, жилийн дундаж, энэ жилийн амарсан өдрүүд гэдэг мэдээллүүдийг харах боломжтой. Таслалтын хяналт. За нийт тасалсан энэ жилийн таслалт, за тэгээ график байдлаар харах боломжтой. KPI-ийн хяналт. KPI-ийн хяналтан дээр бол HR-ын систем дээр тухайн ажилтан бүрээр KPI-ийн дүнгууд оруулах боломжтой. Тэгэхээр тэгж оруулсан дүнгуудыг боловсруулад график байдлаар бол нийт дүнгуудээр харуулах боломжтой. За өмнөх жил ямар байсан, энэ жил ямар байгаа, одоо ямар байгаа. За тэгээд он-оор нь харьцуулсан, сар-сараар нь харьцуулсан байдлаар харах боломжтой гэсэн үг. За HR Smart HR Employee буюу одоо ажилтны гар утасны аппликейшн дээр бол за иймэрхүү байдлаар өөрийнхөө мэдээллүүдийг харах, компаниудаа хамт ажиллах ёстойхоо мэдээллийг харах, өөртөөгөө холбоотой одоо цагийн мэдээ, цалин, үндсэн хөрөнгө оглог авлага, санхүүгээс татж байгаа бүх мэдээллүүд, цагийн системээс татж байгаа бүх мэдээллүүдийг ингэж ажилтан маань авах, хянах боломжтой байдаг байна.